Хай. За бичлэгнийхаа гарчигнаас гарсан байх. Тэгээд би өнөөдөр болохоор өдөр тутмын мейкапныхаа одоо хийж байгаа бичлэгийг ингээд хийхээр шийдсэн байна. Хийхгээс сууж байна. Миний арьс болохоор би одоо ингээд скин кеэр ол хийцэн. Тэгээ сая нөгөө гэрээ цэвэрлээ, тасгал идэр хийгээд дээр нь шороо жоохон тогтцсон байж магадгүй гэж бодоод тэгээ энэ Ядах гэ брендийн тонроор ингээ хүн шингээд тоос мос одоо тогтсон бохирдлуудын сая цэвэрлжлээ. Үүний дараагаар би болохоор одоо ингээд фаундейшны тавихаас өмнө энэ Skin 1004 гэсэн брендийн амплиг би болохоор энийг саяхнаасаа сэргийлж эхэлсэн. Энэ аюу хөөрх ингээд төрхөнгүүд усан тогтцтой болохоор ерөөсөө тийм тослог мэдрэмж байхгүй. Би тийм тослог аминд ер нь жоохон дуургүй төрлөх гэх юм уу. Ийм усан сүртэй ер нь тос ч гэсэн авахта дандаа усан сүртэйг авдаг. Надад ингээд хитрхи ингээд зуралтаад тослог байгаа тахаар жоохон ярьсанд маань тохирдгүй. Надад бас мэдрэмж нь амар нэг сонирн байдаг. Айгуу гоё хурдан шингэчт юм билээ энэ болохоор. Ойр үед айгуу TikTok-оор болон Instagram-аар хүмүүс амар хэрэглээд ер нь жоохон алтартай байгаа брэнд байлээ. Ампло шингээсний дараагаар муу адилхан брендийн ийм Sun Serum гэдэг одоо sun cream нарны тос юм хүртлөө ийм серум нь усан сүртэй нарны тос гэх юм уу. Миний арьс болохоор ер нь амар хуурай биш холимог T-зоноороо тослогддог гэсэн хүртлөө ингээд заримдаа амар хуурайшдаг юм холимог төрлийн арьс. Тэгээд бас жоохон батг гарах гад байдаг. Имзэг гэх юм уу. Тийм болохоор би нүрийн скин кеэр бүтээгдэхүүн авахдаа аль болох веган бүтээгдэхүүн болон ямар ч үнэргүй бүтээгдэхүүн авахыг амар хичээ. За тэгээд батг гэж огтудад бас их том асуудал байна. За би болохоор бас батганы маш том ийм проблемаас арай гэж салах гэж хичээж байгаа бас нэгэн төрлийн хүн. За тэгээд би 10 жил тахтаа болохоор амар их батгтай бүр ингээд батг дахиад миний нүүрэн дээр гарах зайг болтол миний ингээд дарсан дээр батг гарсан байсан байхгүй юу. За тэгээд энэ батгныхаа салсан түүхийг бас хуваалцъя. Яваа нөрөө будчих хоорондоо. Дараагийнх нь гэх юм бол би ийм Sim гэдэг брендийн консилерыг ашигладаг. Батгтай охтууд бол маш сайн мэднэ. Батгах маань ингээд доторх хідэн ингээд гадагшлаа. Зүгээр усны дараа маш том асуудал үүсгдэг нь юу гэдэг? Сорив. За тэнгууд батганы сорвыг ингээд крем болон консилероор ирээдээр дарах гэхээр дарагддаггүй шүү дээ. Тэгээд тийм хэцүү асуудалтай. За бас дээрээс нь dark circle-ийн асуудалтай охтууд бол за консилерыг хэрэглэх хэрэгтэй. Тэгээд ногоон өнгө нь угаасаа хүн болгон одоо баруун мэдчихэж байгаа. Би болохоор хуруугаараа төрчдөг байхгүй юу? Угаасаа нэг өөр багс магсаар төрсөн, хуруугаар төрсөн хоёр ялгаа нэг байдгүй юм шиг санагдаад. Тэгээд батганы асуудалтайсэн гэдэг байгаа шүү дээ 10 жил тахта. За тэгээд энэ асуудлаас яаж салсан бэ гэх юм бол би нөгөө 10 жилд ингээд батг гараад тэгээ манай гэр бүлийнхэн бас амар санаа зовоод аав ээж хоёр яана миний охин эмэгтэй хүүхэд одоо ингээд арсны ийм асуудалтай ан гэдэг бол бас амар хэцүү гэд тэгээ манай гэр бүлийнхэн намайг ингээд имлэг өөрөө ингээд судалж олоод ингээд хэмжлэгээ илгүүлэхийг ингээд шаардсан чи би ч гэсэн өөрөө хүссэн манай гэр бүлийнхэн зөвшөөрсөн. За тэгээд мэдээж батганы имжлэг гэдэг бол үнэ өртгөө үед маш өндөр байдаг. Тэгээд би чинь 10 жилийн үед надад мөнгө байхгүй шүү дээ. Тэгээд ямарсан аав ээжээсээ зөвшөөрөл аваад угаасаа манай аав ээж хоёр ч гэсэн миний юм хэрэгтэй зүйлд бол айл болох туслахыг хичээ. Тэгээд Cinderella гэд Монголд идэг юм. 13 дугаар хорооллын салбар дээр нь очиод ингээд гатхтай юм асуудалтай байна гэд зөвлөгөө авч ирсэн. Батг маань болохоор ингээд гаднаасаа ямар ч хэмжлэгээ хийлгээд ямар ч үнэтэй бүтээгдэхүүн түрхээд ямар ч ингээ гоё юм ингээ хэрэглээд байсан ч дотроо ингээд асуудалтай бол ингээд тэр асуудал нь ингээд байнгын ингээл гаргаал идэм байлээ. Тийм болохоор доторх бас асуудал байна уугүй юу гэдгийг шинжилгээ өг шалгах бас маш чухал ингээд санагдсан. Дараа би болохоор энэ Wake Make гэх брендийн фаундейшн хэрэглэдэг байхгүй. За тэг өнөөдөр болохоор би фаундейшн хэрэглэхгүйгээр юм шинээр кушн бэлгэнд авсан.
Тэгээд энэ кушнэр зүгээр будаад нэмхэн будаад үзчихдэг юм уу гэж бодоод байгаа байхгүй юу? Яг гэвэл энэ маань жоохон зузаан санагдаад идэв надаа. Тэг би болохоор юм нэг тийм glowy нэмхэн тийм юм нэмгэн бодолд нь дуртай гэх юм уу. Ямар ч гэсэн энийг ашиглаад үзье зүг бурууг юм бол бас сайн мэдэхгүй л энэ анхудахаа ашиглаж байгаа. Энэ болохоор Jabin de Soul гэдэг брендийн Солонгост одоо яг сүүлд орж ирж байгаа бас Европтаас алдартай брэнд юм билээ. Зөвхөн ингээд cushion, foundation тэгээд нөгөө даралт concealer гэсэн бүтээгдэхүүнүүд гаргадаг брэндээсэн. Тэгээд батхны яриа хаана явжлаа. Тэгээд дотроосоо маш сайн ингээд шинжилгээнүүдээ хийлгээд тэгээд яг YouTube-дод бас гарч иж болох тэр бүх юм яасан. За тэгээ миний хувьд болохоор би Helenco бактеритай ээж таарад тэрнээс болж ингээд айгүй их батхнууд гараад исэн болж таарад тэгээ гаднаасаа болон дотроосоо гэсэн имчилгээ ингээд хамтарч хамт явагдсан байгаа. Эмчээс зөвлөгөө аваад эмчийн зөвлөгөөний дагуу Helenco бактери устгадаг юм ууж байгаа. За тэгээ мөн өөр ямар арга вэ? Тэгэхээр болгоны хэрэглээд бас хоолны дэглэм барих бол маш чухал байдаг. Халуун ногоотой хоол, өслөг хоол, шар суурсан хоол гэх мэтчлэн түргэн олноос ер нь зайлс хийх хэрэгтэй. Батхтай хүмүүс бол ялангуяа. Яг тэгвэл тэр нөгөө шарж хуурсан тосноос олж бас гардаг байхгүй юу? Тэгээд тийм болохоор шар суурсан хоол, түргэн хоол болон халуун ногоотой хоол, гоймон, бэлэн гоймон гэх мэтчлэн тиймэрхүү хоолнуудаас ер нь аль болох хол ах хэрэгтэй. Эрүүл хоолж арьс ч бас эрүүлээ. Тэгээ мөн нойроос маш сайн авах хэрэгтэй. Өдөөж амарч арьс ч гоё амраад тэгээд муу адил сайн амарцсан арьс чинь мэдээж нүрэ бодсон ч гэсэн гоё олон бүгдтэр Olyvion-гоос орж ийн консилер авсан хгүй. Гэхдээ би энэ нэг арай өөр хар онгийн дэлгэрүүлжсэн. Тэгсэн чинь энэ шинэ ийм арай өөр ийм double Longwear Cover Concealer гэсэн юм төрлийн гарсан юм шиг. Энийг өнөөдөр бас шинээр туршиж үзэх чинь өнөөдөр амар их туршиж үзэх юм шиг юм байна. Миний одоо хэрэглэж байгаа өнгө нь болохоор шүү дээ. Тэг 17 N гэсэн юм байна. Тэг зэг 7 гэхээр жоохон цагаан байх. Миний өмнөх хэрэглэжсэн болохоор жоохон бордоод исэн аа. Гайгүй амар сайн урд ордог юм шиг байна. Батны яруу буцаа оръё. За тэгээд Cinderella дээр 7 хоногт ингээд 3-4 удаагийн давтамжтай ордог юм курс имчилгээ гэж үтгэлээд байгаа. Тэгээд хүмүүсийн батхнаас ингээ хамаарад хэр их гарсан тэр батхнаас нь хамаарад удаа хийх үү, бага хийх үү гэдгийг ингээ шийднэ. За тэгээд миний хувьд болохоор тэр үеийн арьсны арчилгаа манад 2-7 хоног шаарсан. Тэгээд манай нөгөө Герман сэлэнгэд идэх байхгүй юу. Тэгээд би нөгөө Улаанбаатар сэлэнг рүү 7 хоногт ингээ 90 очин байна гэдэг чинь надад амар ингээ хэцүү асуудал болж таарад. Тэгээд ингээд арга чарга ингээ хайсан чинь ашгүй Cinderella ч нөгөө дархан зас амар салбартай юм билээ штэ. Дархан. Тэгээд сэлэнгээс дархан орох нь арай ойрхон. Тэгээд яг тэр үед төгсөх жил байсан нэг жилхүү нөгөө сургуультай давхцаад хичээлээ хийх хэрэгтэй болоод тэгээд дархан Улаанбаатарт ээжтэйгөө дархнаас ингээд имчилгээнд орсон. Тэгээд тэр болохоор ингээд мэдээлэл нугасаа нэг бас орсон болохоор яг ямар имчилгээ яг адилхан ингээд адилхан бүтцээр хийгдэж байгаа имчилгээ болохоор ханаас ч авсан ер нь бол яг адилхан үр дүн ингээд гарна гэж надад хэлсэн. За тэгээд дархных дээр би ингээд очоод имчилүүлээд за тэгээ батхан маань ер нь ингээ айгу гайгүй болж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь гарсан дараагийн асуудал юу вэ гэсэн чинь батхны сорвны асуудал гэж бас амар их том асуудал болж байгаа. За тэгээд сорвоо яаж арилгах вэ гэд эргэн тойрны хүү амтнаас суугаад ингээд үтсэн чинь хүмүүс болохоор лазерын имчилгээг айгүй их санал болгочихсон. За тэгээд би тэр үе Cinderella-гийн имчээс ингээд би ингээд лазерт орох хэрэгтэй юу ингээд асуусан чинь миний нөгөө уул эрүүл арьс маань бол айгүй гоё ахгүй юу? Байхгүй юу гэж хэлсэн надад. Би бас өөрөө нэг тийм гоё мой гэж боддгоо. Гэхдээ миний эргэн тойрны хүмүүс болохоор айгүй ингээд бусад ингээд батхгүй ингээд эрүүл ингээд арьснууд ч юм болохоор айгүй гоё юм цэвэрхэн арьсаа. Тэнгүүд энэ арьсан дээрээ лазерт ингээд орчих юм бол эрүүл нөгөө цаад арьснууд чинь гэмтчих болохоор дэмий ахаа ингээд гуйж болол сайн ичүүл энэ чи аяндаа ярилцахаар батхны сорвнууд байна гэт надад тэр эмч зөвлөсөн. За тэнгууд тэгэл зөвлөгөө өгсөн эмчийнхаа зөвлөгөөний дагуу мэдээж тэгээд
заавал мөнгө өрн лазер ижлэхэнд орох шаардлага байхгүй мэн гэж таа. Тэгэл лазерт ороогүй ямарсан гуйжуулалт бол амар сайн хийгэрэй гэсэн. За тэгээд ер нь Батганы асуудлаас салцсан байсан юм. За тэгээд Солонгост ирвээ. Тэгээд Солонгост ирж байгаа юм чинь мэдээж ойлгомжтой 떡буги, рамён тий Солонгос халуун ногоотой бол. Гэтэ би өгөнд өөрөө халуун ногоотой бол нэг сайн идэж чаддгүй болохоор амар халуун ногоотой молгоотой юм бол иддэггүй байсан. Ч гэсэн ер нь тэгээд Солонгост байгаа юм чинь тэгэл нөгөө анхандаа ирчээд гэр орондоо хоол нөгөө хийх гэхээр юу гэдэг одоо дотороор нэг хүмүүс бол мэдж байгаа галтгоо могоо нь одоо нийтийн галтгоотой байдаг. Тэгээд тусдаа галтгоо байхгүй энэ төр гээд ер нь жоохон асуудал тэнгүүт юу гэдэг гэртээ байх цаг амар ховор өглөө хичээлдээ явчаал хичээлээ тарангуудаа нэг хоол гадуур олж идэл гэрлүүгөө явах ерөөсөө цаг байхгүй тэнгүүтээ өршлөөлөд оройн ажилдаг ч юм уу тий орой тэгэл ажиллаж орж ирээл хоол хийж идэж угаасаа чадахгүй шүү дээ тий ядарч байгаа юм чинь нэг тийм ийм нэг юм тойрогт ороод ингээд өдөр бас тэгэл хальт мэлт идчихээр хурдан тэгээд цатуулж чахаар юм юу ингэнгүүт л төргөөлнуудаас эхэлж байгаа байхгүй юу тэгэл төргөөл мол идээл тэгэл буцаал нөгөө батгах чинь хүй гэл гараад ирж байгаа юм чинь тэгэл айл болох хичээсэн ингээд хоолны дэглэмглэмийг барих гад тэгээ тэр үед арьсмаа буцаад нилээн амар болж исэн. Тэнгүүд би ч нөгөө эм уугаал дотроос амар харагдаж байгаа юм чи угаасаа энд надад батганы имчилгээнд орох мөнгө байхгүй хандаа Солонгост ирчих би бүр Солонгос хэлж айгу муу тэнгүүтээ юу батганы имчилгээ өөрийгөө арай гэж энд хөлөө олж байгаа хүн чинь тэгээ ижил яг тэр үеэр корона гарч таарад тэгээ коронавигоос олж бас амар их хэцүү байсан өө явчихдаггүй тэгээ гадуур дотор ингээд дөнгөж ингээд шинэ газар ирсэн байдаг эргэн тойрондоо танилцмаар байдаг гэрээсээ гарч болохоор ч айгүй хэцүү тэгээл гарсан ч гэсэн ингээл хамаагүй шүү тийшээс нэг явж чадахгүй нөө хөмсгний харандааныхаа брэнд нь болохоор холика гэдэг брендийн боронгийн харандаагаар хөмсгөө буддаг тэгээд хөмсгөө будахтаа болохоор би айл болох үзүүрийн л айгүй сайн тавиад өгөөд урагшаага уусгачдаг тэнгүүд миний хөмсөг өөрөө урталтаа үсдэг мөртлөө арталтаа үснэ юм жоохон байдгүй байхгүй юу. Тэнгүү зүгээр артлын зурж өгвөл тэгэл уртлын хальт уусгаал. Тэгээ нэг амар тод хөмсгөнд бас нэг дургу бас бүдүүн хөмсгөнд жоохон дургу гэх юм уу. Яг бүрт болохоор тэгээд зурх гэж чийдэг. Тэгээд дараагийнх нь болохоор шууд нүдний тэн. Энэ болохоор надад бүр амар удаж байгаа. Амар удаж байгаа тэн энэ бас Peripera гэдэг брендийн тэн байна. Энийг болохоор эхлээд авчаад юус хэрэглэхгүйсэн. Тэсэн чи сүүлд миний сонирхол өөрчлөгдсөн байсан. Энэ тэнээр амар их будаж байгаа. Энэ тэн нь болохоор ингээ харах юм бол би нэг 4 өнгийн л амар их ашигладаг. Энэ өнгө хоёрыг холиод тэгээд ер нь холиод ингээд бейс өнгийн тавиад өгөх юм бол аюу гоё болдог. Би бас үдээ хитрхи амар смоки будалт дээр өг нь хитгүй байсан. Тэгээ сүүлд жоохоо гэтээ бүр амар тод бол биш. Яг дунд чинь думар будах хичээж байгаа. Энэ асуудал ирчихсэн шүү дээ. Тэгээ батг маань гархан айгу болсон би нөгөө дотроосоо ингээд хоолундаа зохицуулаад яваад байгаа болохоор гисэн чинь сая ингээд шалгалт авах за дээрээс нь шинэ жилээр ингээд Christmas гээд Солонгост амар хүмүүс ингээд юу яадаг байхгүй юу? Манай миний ажилдаг газар амар ажилттай болоо. Тэгээ би нойрм амар муутай ингээд шүнжэнгөө өглөө нь шалгалттай тэнгуүтэ өдөр нь тэгээл дараагийн шалгалтандаа бэлтэж байгаа л нэг хоол идчихэл оройн ажилдаа яваа шүн тараал шүн орж ирээл хичээлээ хийгээл тэгээ нэг өдөрт нэг 2-3 цагийн нойртой ингээд 7-оос нэг 11 ингээд явцсан чинь нойр муутай дээрээс нь бас нөгөө хоолны дэглэн гэдэг зүйлийг барихгүй болоод эхлэнгүүт буцаад арьс амар болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ би чинь бас дахиад нөгөө нэг асуудал арьсны асуудал тэгэл бас дахиад уйлал боо юм аа. Тэгээд Солонгосын нөгөө юу яадаг Канамоны гэдэг аппликейшн гэдэг байхгүй юу. Тэрэн дээр болохоор ингээ гоосхны бүх зөвлөгөөнүүд яадаг. За дараагийн өнгө гэх юм бол би энэ Wake Make гэх брендийн Kurtoni юм танаас боддог. Одоо ингээд энэ хоёр өнгийг ингээд ашиглаж бодно. За тэгээ Канамоны гэдэг аппликейшнээс болохоор ингээд
яг харахыг ус одоо чи хамарны алга хэлмээр бол хамарны алга хэлүүлмээр байна гэдгийг ингээд хайгаад тэгээд ингээд солонгос хүмүүс болохоор өөртөө ингээд ревю бичсэн байдаг аахгүй юу. Тэгээ ингээд энэ имлэг юм байсан, тийм байсан, энэ даваа талын энэ сул тал нь ингээд. За тэнгүүд би болохоор нөгөө батхны имчилгээний талаар ингээд асууж байгаа. Тэнгүүд бас тэн дээр айгүй хөрхэн юм ивент зарласан байдаг имлэгүүд бүгд. Тэгээд миний очсон имлэг болохоор юм би болохоор анх удаа гарсан л та. Тэгээ манай гэрээс бол жоохон зайтай. Нэлээд чиш юм метрогоор нэг 30-40 минут явдгийг. За тэгээд очоод имлэг маань болохоор юм батар шахалт тэгээ батхны юм өргөслийн эсрэг тайраа. Тэгээд арьс тайвшруулах маск гэсэн юм 3 багц үйлчилгээг нийлээд нэг удаагийн 80,000 вон гэдэг ийм багц үйлчилгээсэн. Тэгээд бихний хэлсэн за нэг удаа хийлгээд ямар имлэг мэдхгүй ми чинь анх удаа очиж байгаа юм. Нэг удаа ирээдлгээд үзьгээд эхний удаа хийлгүүлсэн. Үтгсэн чинь миний эхний хийлгүүл дээр л зүг уралцсан. Тэгэхээр амар юм бүр ингээд удаан амар ингээ бугаагүй батхнууд исэн гэх юм уу. Тэгээл айгүй хурдан зүгээр болол тэгээл одоо сорвнууд үлдээл тэднэргээ амар сайн гуйжуулж байгаа. Тэгээд тэрнээс хойшоос нойр амар сайн автнаа. Амралт эхлээд нойр маань тэгэхээр миний хувьд бол ярьс ингээд юу болох нь нойр хамгийн чухал юм шиг санагдсан мөн идэж ууж байгаа зүйл гэх юм уу. Ер нь аль болох эрүүл хооллоод нойр сайтай байх юм бол арьсны талын асуудлууд бол гайгүй ингээд гоё болоод явд юм шиг санагдсан. Тэгээд мөн скин кер арчилгаагаа залхууралгүй хийх, ерөөсөө ингээд хоёрын оронд халтурдаж хийх юм бол угаасаа яг л тэр шиг л ингээд байж юм гэх юм уу. Юм яагаад туяатай ингээд тавьдаг. Яг бол миний personal color нөгөө cool tone ахгүй юу? Тэгээд энэ жоохон ягаан туяатай тэн гэж тавьж өгнө. За тэг өнгөд энэ дээр нэмээд би нэг хидэг нууц зүйл гэх юм. За мэдгүй ямар ч гэсэн ийм энэ таны хамгийн бараанаар нь штэ ингээд ийм нарийнхан багсаад авч агаад заяа. Тэгээ энийгээ сайн ингээд тогшингуудаа энэ дээр ийм eyeliner-ийн лайныг ингээд жоохон урьдчилаад тавиад өгдөг юм уу. Тэнгүүтээ нүдний уртлын хэсгээс ингээд за тэгэнгүүт эндээс ахуулаад давхрааныхаа энэ лайн байгаа шүү дээ. Энэ дэр ингээд давхар ингээд зураад өгдөг бүдэгхэн тод. Тэгэнгүүтээ энэ урталт нь жоохон тод тавиад өгөх хэрэгтэй. Яагаад ингэж тавьж байгаа вэ гэх юм бол хитрхээ нэг тод биш. Ингээ харах юм бол уртал нь юм урагшаагаа ингэдэг. Би болохоор тийм уртнууд нь дуртай богино биш. Тэгээд миний юм нүүрний хэлбэрийг харах бол миний нүүр ер нь жоохон юм өргөн талдаа болохоор аль болох юм өргөн нүд үйжэж яг юм нүүрний хэлбэр нь зөв юм шиг харагддаг. За тэгээ үүний дараагаар сая би өмнө ингээд юу яцсан хаарсан байсан юм мэдхгүйгээр камер руу харуулж чаад бүр доош унгаа хийчлөө. Гэтэ зүгээр заяа надад дахиад нэг сая байгаа. За энэ болохоор ийм бүр энэ болохоор бас ийм нарийнхан жижигхэн багсаар тавиад өгчтiin. За ингээд сүудрээ тавиад өгнө. За тэгээ сүудэр нь болохоор би бас Rumen гэд брендийн Kurtoni сүудэр ашигладаг. Миний нөгөө энэ шанааны яс амар томтой гэх юм уу? Амарын чашин ер нь жоохон том. Тэнгүүтээ яг энэ ясныхаа энэнгээр ингэж тавиад гэх юм бол юм хоёр хуваагдсан харагдаад идэв. Тийм болохоор энэнийхээ дээгүүр ингэж тавиад доошоогоо уусгаад ингэ тавиад өгвөл арай нэг гайгүй юм хуваагдсан биш харагдана. Амарныхаа сүдрийг бас энэнийхээ юм бүдэг хэсгээс нь тавиад өгчтiin. Аваад тэгээ сайн товшиж өгөхгүй бол дараагаар нүдний контур тавья. Eyeliner маань болохоор энэ би санахгүй байна. Би энэ нөгөө нэг ингээд хаана өнгөрсөн жилийн 4 сард Филиппин ингээд явчихсан чинь миний eyeliner алаа болцсон ахгүй юу. Тэгээд тэндээс нэг хаач хамаагүй газраас нэг юм eyeliner авч ирсэн. Тэр одоо хүртэл тэгээд юм хэрэглээл яваад байгаа. Тэгээ хаанхын ямар брэнд гэдэг нь ерөөсөө тодорхойгүй заяа. Гэтэ ер нь амар дэжгүй гардаг. Eyeliner авч зурхтаа урт жоохон ер нь нүдээ урт харагдуулах дуртай болохоор уртдуу тавиад өгдөг. Иймэрдүү.
Сормуусаа боддог. Миний нөгөө сормуус амар юм доошо унжуу ургалт юм болохоор хэр аргийн дэрвэлэх чинь дэрвэгддэг. Тэгээ ер нь амар их удаан хугацааны турш ингэж ижил жоохон дэрвэгддэг. Тэгээ амар юм хатуу юм шиг үлээ. Тэгээд яг сормуусны хиймэлгүүл гоё л доо. Тэгээ би сормуусны хиймгээ болохоор миний сормуусны будаг болохоор Clio гэх брендийн усны хамгаалттай сормуусны будаг шүү. Rumen гэх брэнд бас юм Kurtoni blush. Тэгээ blush болохоор өөрийнхөө нүрийн хэлбэр тохируулаад яг хаана тавиул чамд ингээд тохирч जैन. Blush-аас зүг тавьснаар нүур чинь юм жижиг харагдах магадлал бас амар өндөр байдаг. Миний хувьд болохоор надаа ингээд жоохон нүдтэйг ойрхон ингэж тавьж өгөөд нүд болон хацарны яг юм товод хэсэг дээр ингэж тавьж өгвөл амар дэжгүй санагдаад байдаг. Одоо ер нь сүүлийн үеийнх нь болохоор бүр ингээд энэ одоо энэ нүдний доотлын хэсэг хүртэл ингэж тавьдаг бас тренд гарсан гэх юм уу? Лугаас жоохон гуйсгаад өгдөг. Үүний дараагаар зөвхөн энэ биш одоо тэнгууд битэрхий юм яанаар биш улаан өнгөөр тавихараас тогтгоо. Тийм болохоор сая ягаан бейсээр тавингуудаа энэ болохоор жоохон улаан тахгүй. Энээс ингэж авч агаад сан гарн дээр ингэж аваад хөнхөн ингэж тавиад өгнөд яг нэг тийм ягаан юм шиг, улаан юм шиг чунгаан дундын өнгө нь гараад ирдэг. Тэгээ энийгээ одоо бас нөгөө нэг хацран дээр ингэж тавиад ингээд жоохон гэлцэж байгаа глови болгож харагдуулах бас модонд орсон. Тэг. Ингээд баг будалт маань тийм уруулын будаг. За би саяхан ингээд ийм шинэ 2 будаг авсан баггүй юу? Нэр амар хүүхэн заа. Get branding ийм 2 будаг авсан. Энэ хоёрыг яг холоо будаж байгаа миний яг амар хүссэн гардаг байхгүй юу? Ийм base өнгө гэх юм уу. За тэгэнгүүт би нөгөө өмнө хэлсэн шүү дээ жоохон күү тунаа гэд. Тэгэнгүүт жоохон өнгө өгч байгаа. Энэ болохоор хитрхи нэг тийм энгийн байгаад. Тэгээ өнгө өмөр өснө гэдэг. Жоохон дотор тлэн ингээд ийм ягаан гор боддог. Өнөр нь заяа бүр яа ийм черри чихэрний амттай тэнгүүд амттай үнэртэй. Тэнгүүд яг уруулан тайлт ингээд хүрхээр л амар гоё ийм чихэр жимсэж байгаа шиг мэдрэмж төрөө бодгалт хаана. Туслаа за тэгээд үсэн янзлж хүрээдрий. Үсэн янзлаад тэгээ хувцас өмсөд хүрээдэрлээ. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ надтай хамт байсан маш их баярлалаа. За тэгээд цаашдаа ч гэсэн маш сонирхолтой бичлэгүүд ингээ хүлээж аваа болохоор та бүхэн subscribe дараад тэгээд энэ бичлэг таалагдсан бол лайк, share хийгээд байж байгаарай. Бас миний инстаграмыг бас ингээд дагаад байж байгаа юм. Би инстаграмда маш их идэвхтэй. Тэгээд дараагийн бас ингээд ямар бичлэг үзэж байгаа над руу DM-ээр бичээд өгвөл би бас аль болох бүх ингээд хүсэж байгаа бичлэгнүүдийг хийх хичээнэ. Надтай хамт байдагт баярлалаа. Баяртай.